За энэ өдрийн мэндийг хүргэе. Pepe 24 клубээс мэдчилж байна. За өнөөдөр биткойны хаашаа явах уу, дээшлэх үү, доошлох уу талаар ярихгүй. SME бирж буюу Chicago Mercantile Exchange-ийн ханш зураглал дээр яаж өөрчлөгдсөн мэнд өөр бас биржтэй харьцуулж яриа. За биднээс энэ дэлгэцэн дээр байгаа графикийг та бүгдэд үзүүлж байсан. Энэ бол SME биржийн ханшны өөрчлөлтийг харж болдог юм TradView дээр үзэж болно та бүгд. За энэ дээр бид тэмдэглээгүй ганц нэг зүйлүүдэд тэмдэглэе. За энд gap байгаа тэмдэглээгүй тэрийгэ тэмдэглээдгээ. Та бүгд харж байгаа. За энд нэг gap байгаа. Энийг биднээс тэмдэглээдэг юм тасралт үүссэн ханшны тасралтыг шараар тэмдэглэсэн байгаа. Энд нэг жоохон тэмдэглээдгээ биднээс. За хэлбэр нь том жижиг бол хамаагүй байна. Ямар ч байсан биднээс нэг энд нэг юм тасралт байгаа гэж тэмдэглэжээ. За шар байна те өөр тасралт энд бас үүссэн байгаа. Энэ 25-нд үүссэн. За энийг бас тэмдэглэж. Энэ хоёрын хооронд үүссэн байна. Нэгсэндээ энэ тасралт үүссэн гэж тэмдэглэж байна л да. За энэ хамгийн сүүлийн гэпийг бол энэ хаацсан байна. Энэ SME бирж Chicago Mercantile Exchange гэдэг энэ маш том тооцооны фьючерс арилжаа хийдэг байгаа биткойн. Энэ хэдний өдөр нь 5-ны өдөр бол ингээд дааны үзүүр доошлоод энэ 8600 гэсэн баха. Доотлол нь энэ дээр нэг $500 зөрүүтэй 9200 тас энэ гэпийг бол хаацсан байна. За энд нэг хаагдав. Тэгэхээр энийг хаахын тулд жоохон өсөлт үзүүлж магадгүй. Эсвэл энэ институционал хөрөнгө оруулагч нар бол энэ биткойны бирж рүү орж ирсэн тоглолт хийж байгаа. За дараагийн график бол биднээс яагаад ханш харагдахгүй байна. Энэ дээр тэрийг харьцуулж яриа. За энэ өмнө хийжсэн биднээс энэ зүйлийг устгах. Энэ хэрэггүй бидэнд. Энэ хэрэггүй. За энэ таамаг төвшүүлжсэн энэ хэрэггүй. За энэ гурвалжин дотор ингээд хэлбэлцэх болов гэж биднээс ярьж ирсэн. За энд нэг 3 өнгөтэй юм зураас байгаа. Энэ бол 200 хоногийн нэг өдрөөр тэмдэглэсэн учраас 200 хоногийн дундаж ханш энэ хамгийн доотлол шараар. Улаан нь бол 100 хоногийн дундаж ханш. Цэнхэр нь бол 50 хоногийн дундаж ханш гэдээ биднээс үзүүлсэн байгаа. За энэ 100 хоногийн 200 хоногийн дундаж ханш энэ өдрийн график шүү. 7 хоногор бол 7 хоногийн 200-ийн шугам гэж явна. Тэр нь 207 хоног, 57 хоног, 107 хоног гэдэг ойлголтоор та бүгд энийг авч үзэх хэрэгтэй. За энэ дээр ингээд томруулаад харахад бол энэ 200 хоногийн дундаж шугамыг 50 хоногийн дундаж шугам энэ 10 сарын 25-ны хавьцсан гэдэг огтлцсон. Энэ огтлцлыг бол өхлийн огтлцол гэж нэрлэдэг. Ерөнхийдөө энэ криптовалют биш уламжлалтын форекс бирж, энэ хөрөнгөний бирж, хөвцөөний бирж дээр энэ ханшны тухайн техник анализ хийхдээ энийг бол өхлийн огтлцол гэдэг. Энэ огтлцлоос хойш бол ханш доош ундаг юм зүйд тогтолтой боловч одоогийн биднээс энэ харж байгаа зурган дээр бол криптовалют, биткойн, Америк долларын харьцаатай энэ зурган дээр бол ингээд ханш шууд өссөн байгааг та бүгд харж байна. Энэ зурган дээр бол ингээд гэп биднээс харагдахгүй тэр ханшны энэ SME биржийн дааны үзүүр бол ингэж маш их чөлөө туналт хийгээд ханш бол унсан байгаа. Энэ бол ингээд анзаарахдаггүй байгаа. За хэмжээг бол бас харж авах хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр энд бол нэг их тийм том хэмжээний биш. Арилжаа нийлүүлэлт хийнгүүд ингээд ханш унсан байна. Нэгсэндээ SME бирж дээр тоглолт хийгээд энэ гэпийг бол хаацсан гэсэн. Фьючерс арилжаа чинь сарын өмнө ч юм уу 3 сарын өмнө авсан фьючерс арилжааны гүйцэтгэл буюу
ханшийг хайхын тулд энд бол нийлүүлэлт хийсэн гэсэн үг. Тодорхой хэмжээний хүмүүс. За энэ график дээр бол яг саяны дунд бол мэдээж харагдахгүй тодорхой. Энэ бол SME бирж биш. Энэ бол доллар BitMEX биржийн биткойн USDT-ийн харьцааг үзүүлж байгаа маа. За иймэрхүү мэдээлэл өгчий. За сонирхуулахад энэ Stellar-ийн ханш бол өөрчлөгдсөн. Stellar-ыг бол биднээс альткойнуудыг сонгож авсан байгаа. Яагаад сонгосон гэдгийг биднээс бол тодорхой тайлбарсан өмнөх бичлэгүүд дээр. За энийг бас үзүүлнэ. Багтын фьючерс арилжаа энэ сүүлийн үед бол хэмжээнүүд ихсэж байгаа. 10 сая долларын өдрийн арилжаа ингээд дэшээ гараад утсан. Бараг сарын дотор ингээд маш их ихсэж байна гэсэн. Багт бол яг бит фьючерс арилжаа хийдэг бол SME бирж бол тооцооны одоо биткойны арилжаа гэдэг юм ялгаатай байгаа боловч SME бирж он гараад бол яг юм багчиг бодит биткойн арилжааг хийн гэсэн юм зөвшөөрлөө SEC хэднээс төгөөд нь явж байгаа юм байлаа. За Stellar-ийн талаар яриа. Stellar энэ Мексикт энэ том үйл ажиллагаан дээр энэ биткойн криптовалютын үйл ажиллагаан дээр л энэ өөрийнхөө 55 сая Stellar-ыг шатаан гэж ярьсан байдаг. Хүний захирал эмэгтэй байна энэ. Dexon гэдэг эмэгтэй. За энэ ярилцлагыг бүгдээрээ сонсъё. Before I started this talk. So there were 105 billion lumens that existed in the world. 20 of them were out in the world. 17 were for Stellar's, for SDF's operations, and 68 were reserved for the giveaway programs that were administered by the SDF. За ингээд 105 сая гэдэг бахан. So Stellar isn't mined, as most of you here know. The community around Stellar are different than they were when we first started. They're much more robust. And SDF can carry less weight now because of where the network is. So we're just a piece of a much larger whole. And the funds that we use, that we have, need to reflect that. And so, right before this talk, we burned 50 billion lumens. ингээд 55 сая Stellar-ийг 55 тэрбум Stellar-ийг шатаан гэдэг энэ сион хэлчлээ. Нэгсэндээ 105 тэрбум байжгаад 55-аас шатахлаар 50 тэрбум ширхэгтэй болох нь. За энэний хуваарлалтыг бас энд нөхөр өсгөө ярьсан байгаа. Яаж хуваарлагддаг вэ гэдэг. 12 billion lumens that we have. So ecosystem хөгжүүлэлт. And we can hold them as part of just getting them into the hands of humans. Is why burn it all? Well, we didn't start by saying we wanted to burn. We actually started flex our desire to do more of what has worked at SDF and for Stellar and less of what hasn't worked. За ингээд энэ бол 4-5 тувсан Мексик тувсан юм уулзалт цуглаан байгаа. Дэлгэцэн дээр та нар харж байна тийм ээ. 4-5 тус одоо 2 хоногийн өмнө гэсэн үг шүү дээ. За энэний дараа юу болсон бэ? За энэний дараа бол ханш бол өссөн. Coin market cap дээр бүгдээр харъя Stellar-ийн. За нэг нийт байна 7 хоногийнхны хэмжээг нь харъя. За ингэнгүүт энэ 5-ны өдөр одоо хэдэн цагийн 0.4 гэдэг чинь манайхаар одоо өдөр юм уу ингээд огцом 0.6-тай байжгаад 0.06-тай байжгаад 0.08 болцсон ингээд огцом өссөн байна. Энэ юу харуулж байгаа юм гэхээр энэ BNB ч юм уу Binance бирж өөрийнхөө зооснуудыг улирал тутам шатааддаг шиг тоон хэмжээг нь багасгал дээр зах зээл дээр гарч байгаа нийлүүлэлт нь багасаад эрэлт хэрэгцээ маш ихсэж байна гэсэн үг. Тэгэхээр ингээд ханш нь огцом өсөж байгаа. За биднээс Stellar-ыг энэ өөрийнхөө trading view дээр бас ингээд аваад үзье. За 5-нд
сая ярьлаа шүү дээ Мексик тийм ээ. За ингээд 5-нд ерөнхий хандлагыг бол ингээд өсөлттэй хүмүүс сонссон үйл ажиллагаа болж байгаа ч юм уу дотоод мэдээлэлээ задраад нуулаагүй боловч хүмүүс ам дамжиж ярьдаг. Тэгээд энэ ер нь бол өсөлттэй байна. 3-аас 1-ээс за 5-ны хооронд бол бараг 0.87 хүрсэн. Бараг 0.9. Тэгэхээр биткойн ямар ханштай байсан 1-ээс 31. За ингээд уналттай өсөлттэй байсан байхад Stellar бол ингээд өсөлттэй 5-нд бол ингээд өссөн байж та тийм ээ. Бараг хэдэн хувь өссөн бэ бүгдээрээ хэмжиж харъя. Лааны үзүүрээр авах юм бол бараг 27-30% байна. Лааны их биеэр авах юм бол 15% огцон өсөлт хийсэн байна. Stellar. За энэ бол энэ криптовалютын онцлог гэдэг зах зээл. Тийм учраас биднээс бол энэ криптовалютын зах зээл рүү та бүгдийг анхаарал биш хөрөнгө оруулалтаа хийгээд алдахгүйгээр арилжааж, оролцож, суралцаж хөрөнгө өсгөх боломжтой шүү. Зөвхөн одоо биднээс биш энэ том мөнгөтэй хүмүүс ийшээ орж анхаарал бийж байгуулдаг байгаа гэдгийг бол өмнө ярьж байсан. За одоо энэ Binance дээр биднээс бас жоохон мэдээлэл өгөөд ингээд өнөөдрийнхөө юуг дуусгая. Мэдээллийг. За энэ Binance дээр бол leverage буюу энэ хөшүүрэг хэрэглэдэг юм үйл ажиллагаатай босон байгаа хэрэгсэл гэсэн үг. Тодорхой хэмжээний хөрөнгийг тавиад энэ 125 дахин илүү хөрөнгийн хэмжээнд арилжаа хийж болно гэсэн зүйл байна. За нөгөөдг нь энэ Чингмэн Чао энэ 10 сард Оросд очиод рублээр Binance Beach дээр арилжаа хийдэг болгоно. Тодорхой хэмжээний депозит хийгээд криптовалют авдаг болгоно гэдээ хэлсэн. Тэр нь бол ингээд ороод ирсэн байлаа. Энийг өдөр үзье. За 100 BNB бол энэ арилжаа хийж байгаа хүмүүст бол өхөөр юм урамшууллын юу гэдэг уралдаан зарласан байна. За энийг жоохон яриа. Энэ бол 17-нд хаагдана. Нэг өсөндөө оролцогчдыг хаагаад 18-нд бол суглаагаа явуулах юм байна. Үр дүнгийн 18-да зарлчих юм байна. За энэ ямар учиртай гэхээр Binance бирж дээр шинээр бүртгэл аваад арилжаа хийсэн хүмүүст бол энэ 100 BNB-г өгнө гэж байна. За энэ ямар зарчмаар явагдах вэ гэхээр 11 сарын 6-ны өдрөөс 11 сарын 17-ны хооронд бол шинээр хэлсэж Binance бирж дээр бүртгүүлээд тодорхой хэмжээний бодит арилжаа хийсэн хүмүүсийн суглаа явуулгана шүү дээ. За 3000 BNB бол хуваарлж өгнө. Энийгээ хуваарлж өгөхдөө 3 хүнд нь 1-2 дугаар байр гээд 100 BNB өгч байгаа 100. Үлдсэн 2700 ацтанд бол 1 BNB ингээд хуваарлах юм байна. Хамгийн сүүлчийн хугацаа бол энэ 17-нд байгаа. За ингээд 17 хүртэл энэ бүртгэгдээд шинээр данстай болоод тодорхой хэмжээний арилжаа бодит арилжаа хийсэн хүмүүст бол энэ суглааг явуулах юм байна. Тэгээд 17-нд 06 цаг гэдэг чинь манай өдрийн 2 цагаас 18-ны 2 цаг хүртэл бол энийг энэ хүмүүсийн дундаа суглаа явуулна. Тэндээсээ саяны 100 BNB-г тарааж өгөх юм байна. За ингээд 24 цагийн дотор яг энэ тухайн үедээ YouTube live stream-ээр нөгөө 3 том ялагчийн шалгаруулна. Тэр үед нь бол live streaming гэсэн юм мэдээлэл байгаа. За эндээс харахад бол энэ биржүүдүүд өөрийнхөө хөгжүүлэлтийг бол маш сайн хийдэг, оролцогч нарыг татдаг, хөрөнгө байршуулдаг, урамшуулдаг ийм одоо систем рүү орсон байна. Та бүгд харж байгаа. За энэ Quantum бол 120 мянган доллартай тэнцэх юм. Quantum-ыг бас урамшуулах, бүртгэл хийх одоо энэ өөрсдийнхөө энэ Binance бирж дээр л хамтарч ажиллаж байгаа гэсэн одоо биржийн анхдаг санал буюу энэ Qtum төсөл гарсан нэга тэмдэглэж бол энэ 120 мянган доллартай тэнцэх Qtum токеныг бол тарааж өгч байгаа. Тарааж өгөхдөө мэдээж энэ өөрсдөө сурчлагыг хэн сайн тараасан ингээд энэ нөхцөлдөө Binance
Twitter Q2 Twitter дээр энэ тодорхой хэмжээний зургийг тавиад реферал хаягаараа тараасан хүмүүст ингээд бас тооцож өгөх юм урамшууллын үйл ажиллагаа явагдаж байгаа. Дараагийнх нь бол энэ Америкийн бирж дээр $15 урамшуул өгнө гэдээ биднээс ярьсан өмнө та үзсэн. За энэ шинэ хэрэглэгчид буюу бүртгүүлж байгаа хүмүүстд $50 бонус өгнө гэдэг бас зар тавьсан байна. За нийт $250,000 бол энэ зар сурталчилгаанд зарцуулж байгаа энэ талаараа Binance Page-ийн дээр тавьсан байна. За энэ бол хоёр төслийн айлын өөрсдийнхөө энэ Binance Page-ийн загсаалтанд оруулах уу гэдэг ингээд хүмүүсээс санал асуулга явуулангууд энэ APRA гэдэг энэ төсөл орохоор болсон харагдаж байна. За энэ бүгдээс харахад бол энэ криптовалютын зах зээл маш сайн хөгжиж байна. Та бүгд энд идэвхтэй оролцоорой. За өнөөдрийн мэдээлэл ингээд дуслаа. Анхаарал тавьсан баярлалаа баяр та.